Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хайруулын тавганд хуурж болгосон амтад бэлуу хийсэн байгаа. Эхлээд кексийн хийцгээ орцсонд маань 280 г гурил, 180 г цэцгийн дос, 100 г сахар орно. Бүх орцжоороо бичлэг болгоны дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Одоо гурилан дээрээ сахараа хийгээд дээрээс нь цэцгийн досоо ийм үргчээр жижиглээд үрээд сайн холиод өгнө. Цэцгийн дос маань хөргөгчнөөс шууд гаргасан хатуу байх ёстой. Ийм болохоор нь плетийнхаа дундаж хэмдээр хайруулын тавганд хуурж болгоно. Ингэхдээ гартаа ингэж нийлүүлж базаад баг зэрэг өрүүлээд хайруулын тавгандаа хийгээд хуурна. Ийм болсон байна. Би нэгээс өсвөртөл халдаг плетиний 6 дахь хэмдээр нь ойролцоогоор 15 минут болгосон байгаа. Ингээд кекс маань бэлэн боллоо. Одоо ингээд хөргөө түр тавьчихна. Энэ хооронд кремэ хийцгээе. Орцонд маань 2 ширхэг өндөг 150 г сахар, 40 г гурил, 1 ууд ванилийн сахар, 80 г цэцгийн дос, 100 мл сүв, 400 мл сүн крем буюу випинг крем орно. Одоо цэцгийн досноосоо бусад бүх орцуудаа нийлүүлээд плетийнхаа дундаж хэмдээр өтгөртөл нь болгоно. Ингэхдээ дасралтгүй сайн хутгах ёстой. Би нэгээс өсвөртөл халдаг плетихний 7 дахь хэмдээр нь ойролцоогоор 4 минут болгосон байгаа. Ингэж өтгөрсөн кремээ нэг савнд хийгээд өрөөний хэмд ойролцоогоор 10 минут байлгаж хөргөнө. 10 минутын дараа цэцгийн досоо баг зэрэг цайвар өнгөтэй болтол нь миксердэн цэцгийн дос маань өрөөний хэмд маш сайн зөөлрсөн байх ёстой. Ийм болоод ирэхээр нь кремээ дээрээс нь баг багаар хийгээд сайн холиод өгнө. Хэрвээ сүн крем өөрөө хийхийг хүсвэл дээр гарч байгаа линк рүү ороод үзээрэй. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо хөрсөн кексээ 3 тэнцэх хэсэгт ингэж хуваагаад 18 см-тэй бэлгууны хэмэнд 3 хуваасны нэг хэсгээ хийж тараагаад баг зэрэг дараад өгнө. Хит хүчтэй дарах шаардлагагүй. Одоо кремээ 2 хуваагаад тал хэсгийг нь дээрээс нь хийгээд жигэд тараагаад өгнө. Ийм болохоор нь 2 дахь кексээ жигэд тараагаад дээрээс нь үлдэгдэл бүх кремээ хийгээд 3 дахь кексээ мөн адил жигэд тараагаад өгнө. Одоо хөргөгчөнд хамгийн багадаа 6 цаг байлгана. Эсвэл хэрэглэх өдрийнхөө өмнөх оройн хийж тавиад хөргөгчөнд хонуулчвал бас зүгээр байдаг. 6 цагийн дараа бэлууга хэвнээс нь салгаад авчна. Ингээд хайруулын тавганд хуурж болгосон амтад бэлуу манд бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.